Цагаан сарын баярыг тохиолдуулан мал аж ахуйн салбарт үр бүтээлтэй ажиллаж, малынхаа үйлдвэр угсаа, ашиг шимийг сайжруулж, шинээр ажлын байр бий болгож, малгүй өрхүүдийг малжуулан, хүн амын хүнсний хангамж, сумын нийгмийн эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулсан амжилтаар нь сумын аварга малчнаар шалгарсан Уртын гол багийн малчин Тогтхын саруул эрднийг сумын аварга малчнаар тодруулж хүндэтгэл үзүүлсүгэ. Тогтхын саруул эрдэнэ гэдэг би хөдөө мал малж амьдардаг залуу малчдын төлөөлөл юмаа. Тэгээ энэ жил 2022-оос 23 оны туулаа жилийн босгон дээр Баяндөр сумын аварга малчнаар тодорсон баяртай байна. Тэгээд 2008 оноос 12 онд их сургууль сураад төгсөөд 13 оноос үйлдвэрт ажиллаж байгаа. 17 оноос гинт мал маллахаар шийдээд тэгээд аав ээжийнхээ үргэлжлэл болоод ингээд мал маллаа явж байгаа баяртай байдаг. Тэгээд мал маллахын сайхан нэг үл хөдөө сайхан агаарт стрессгүй жилийн дөрөн үлрэлт мал сүргээ өсгөөд үржүүлээд үйлдвэр угсаагаа сайжруулад ингээд санаж удах юм сайхан амьдарч байна. Тэгээд ажил хийж байгаа яага мал дээр гарах болсон шалтгаан төв дотор янз бүрийн асуудал стресс ихтэй байгаад тэгээд хөдөө залуучл мал маллах нь жоохон ховордоод малчин удан тасрах гэдэг юм тиймэрхүү аюул нүрлээд тэгээд зөвлөдөө ээж аав манч хүн бүлэг болоод тэгээд мал дээр гарсан. Тэгээд мал маллаад ямар ч байсан 5 жил тасралтгүй мал малж байна. Хүүхэд ахуй наснаас хурдан мөрөнд мал дээр өссөн. Тэгээ нөө үүлээ үргэлжлүүлээ явж байгаа баяртай байдаг. Тэгээ залуучуудаа жилхэд мал дагуул амд тосдно гэж хэлдэг. Тэр үл үнэ үгүй. Тэгээ цаашдаа улам хичээж залуусыг аваад сайхан ажиллаж амьдрна. Маллаа маллаад. Тэгээ жилийн дөрөвлөөр отор нүүдэл бууц сэлгэх гэл жилийн дөрөвлөөр завгүй байдаг. Завгүй боловч жаргалтай тийм өөрийн дураар сайхан эрх дураараа гэх юм уу та тийм мал маллаа сайхан амьдарч байна да. Өөрийнхөө хүсэл мөрөөдлөөр. За тэгээд ирж туулаа жилдээ илгээрийн хамглан төрлөөрийн төвшин хамглан нутгийн зоолом нь сайхан шилээд сайхан аваржаад онол мэдээ тарган тавтаар ороо гэж үйтэй. За энэ жил Баяндөр сумаас Архай аймгийн Баяндөр сумаас аймгийн аварга малчин 1, сумын аварга малчин одоо 3 төрж байгаа. За Баяндөр сумын хэмжээнд бол нийтдээ малчин болон мал бүхий өрхний 800 гарan өрх байгаа. Үндээс яг маллаад ингээд хөдөө амьдарч байгаа өрхүүд бол нэг 400 гарan 500-аад өрх байх. Түүнээс бол энэ жил нэг 3 малчин өрх тодорч байгаа. Малчин багийн малчин өрх, жогдонгийн цэрэн, за мөн малчин багийн малчин өрх одоо нүүдлийн сормоо, за дээрэс нь одоо бидний өхний энд хөрөлцөн ирээд байгаа Уртын гол багийн одоо малчин өрх Тогтхын саруул эрдэнэ байна. Тэгээд одоо энэ одоо малчит маань бол жилийн жилд одоо малынхаа ашиг шимийг нэмэгдүүлж үйлдвэр угсааг сайжруулж энэ одоо мөн малгүй өрхүүдийг бас малжуулж ингэж ажлын байрыг нэмэгдүүлж байгаа гэдэг утгаар бид нар одоо бүхэн үзүүлэлттэй үүдүүдийг харж одоо сумын аварга малчин өрхөөр тодруулж ингэж үйл ажиллагаа явуулж байна. Ингээд бид нар одоо бол Уртын гол багийн малчин өрх Тогтхын саруул эрдэнэ хатанд хөрөлцөн ирээд байна. За үүний нэг талд бол энэ одоо өчид Баяндөр сумынхаа нийт малчин болон мал бүхий өрхүүдэд нийт байда Баяндэрчүүддээ одоо сар шинийн мэнд дэвшүүлье. Та бүхэн сар шиндээ сайхан шинэлээрэй гэж мэдчихлээ.